Үзэгчтэй хэвчээ хэмнэж цаг заваа ашиглаж хотын төвд байрлалтай Чингэлтэд үйлдвэрлэв дэлгүүрт хүрэлцэн ирээрэй. Ширхэг бараа бүхнийг та үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Нарийн чимэглүүр ур хийцтэй Монгол уламжлалт гар урлын бүтээлүүд, бэлэг дурсгалын зүйс, хувцас эдлэл, ардын хөгжмийн бүхэл төрлийн зэмсгүүд энд бий. Монголд сүнхтний хөгтөг брэнд, ардын хөгжмийн зэмсэг үйлдвэрлэдэг, сэргээн засварладаг уян цогт амгалан, эсхийн урлагийн оюун Монгол компани зэрэг Чингэлтэд үргэлт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээс гадна 90 гаруй үйлдвэрлэгчийн гар дээрээс бүтээгдэхүүн бүр үйлдвэрийнхээ үнээр худалдан авахч та бүхэнд хүрч байгааг дуулгая. Бид бол өнөөдөр 11 оноос эхлээд бизнес инкубатор төв манай дүүрэг дээр анх салбараа анх нэгдэж ажиллаж байсан бол одоо 3 салбартаагаар ажиллаж байгаа энэ дээр эндээ төрөлжөөд оюмол сэлбэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ийм 3 салбартаа болсон байж байгаа. Мөн дээрэс нь манай дүүргийн хэмжээнд бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжиж 8 дугаар хорон дээр нэгдээд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас ажлын байрыг сая бол шинээр барьж өгсөн байж байгаа. За үүнээс гадна манай улсууд бол ерөнхийдөө үйлдвэрлэлээ сурчээ. Энэ бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор алтчин худалдааны төвд 9 павильон, Ариг банкны ард хуучнаар нэр занснаар бол 40 мянган аптекийн ард талд Чингэлтэд үйлдвэрлэх гэсэн бэлэг дурсгалын чиглэлээр ийм дэлгүүрүүдийг нээж ажиллаж байгаамаа. Энэ нь бол бусад дэлгүүрүүд бол 20-оос одоо 35% шимтгэл одоо худалдан борлуулалтаа авдаг бол манай энэ дэлгүүрүүд болохоор шууд өөрийнх нь үнээр бол одоо ингэж худалдаалахыг хийж байгаа. Мөн дээрэс нь юм хийх хүсэлтэй иргэд байдаг дүүргийн хэмжээнд энэ дээр банкнаас одоо зээл авах болоход бол барьцаа хөрөнгө шаарддаг. Барьцаа хөрөнгөгүй байгаа иргэдэд дэмжих зорилгоор бид нэр өнөөдөр зээлийн батан таалтын сантай Чингэлтэд дүүргийн засаг даргын хамгийн газраас санам бичиг байгуулж энэ улсуудаа одоо 10 дугаар сараас эхлэн энийг бол хэрэгжүүлэхээр бол зорин ажиллаж байгаа. Чингэлтэд дүүргийн засаг даргын хамгийн газраас иргэдийнхээ хөлөмөр эрхлэлтийг дэмжиж зээл тусламж олохоос гадна үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүн бүрийг хэрэглэгчдэд хүргэж үйлдвэрлэгчдийн борлуулалтаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэхэд анхаардаг байна. Өнгөрсөн 2014 оны 4 сард анх үүсгэн байгуулсан. Ингээд Чингэлтэд дүүргийн засаг даргын хамгийн газар болон Чингэлтэд дүүргийн засаг дарга гамбал даргын санаарчлагаар манай яг хашаан дотор одоо миний гэрийн буурин дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байр сая додон сарын 10-нд зөөврийн одоо ажлын сууцыг барьжтэй бид нар төлөөлөж өгсөн. Ингээд дээрэс нь бол бид нар одоо худалдан авахчтай худалдан авах гэрээг хийж хамгийн наад захын жишээ гэвэл Чингэлтэд дүүргийн засаг даргын хамгийн газар бидний нэхэмлэлээр жихэж өөрснөө хийж ойдог тоглоомыг сарха болгон бэлэг дурсгалын зүйлээртэй худалдаж авдаг болсон ор хүнжлийн даавуу хүнжилтэй гудснууд байнгын хэрэгцээтэй болсон. Чингэлтэд дүүргийн цэцэрлэг байгууллагууд бол манахаас авдаг болсон. Дээрээс нь Чингэлтэд дүүргийн хуусын тэргүүний одоо 24-ийн 70 дугаар цэцэрлэгт одоогийн байдлаар бид нар сая 180 мянган төгрөгийн ор хүнжлийн даавнаас эхлээд юмнуудыг хандвалсан. Одоо Чингэлтэд 17 дугаар хороонд байгуулагдах гэж байгаа 20 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэгт бас хандив өгөхөөр бид нар ажиллаж байна. Тэгээ бид нарт ажлын байртай болгоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн бид чаднаа гэдэгтэй бидний зориг эргэлзмэнтийг минь эрүүл хүмүүсийн хэмжээнд авч үзэж бид нарыг ажлын байртай болгож дээрэс нь тусалж байгаа Чингэлтэд дүүргийн хамгийн газрын нийт ажилчдаа Чингэлтэд дүүргийнхэнтэй нийт Чингэлтэд дүүргийн 19 хорооны иргэдтэй маш их баярлж байна.